Та бүхэн амрыг ирье. Би өнөөдөр эрдэм гэсэн үгийн утга учирыг тайлбарламаар байна. Энэ нь болохоор нэг ганц 2 секундын ажил гэтэл чинь ганц 2 секундын бичлэг хиймээр байна. За би одоо сүүлийн үед хийсэн нөгөө нэг молор эрдний шүүмжтэй тийм бичлгүүдээ гэрийн хүндээ үзүүлэх гэж оролцсон чинь манай гэрийн хүн одоо юу гэдгийг чи дими юм битгий үзүүлээд явж яашаа маш гэхгүй юу? Яагаад үзүүлэх гээд байгаа юм бэ гэхээр би бас нөгөө хил зүүн сургууль төгссөн хүн, манай хүн бас манай гэрийн хүн баггүй юу? Тэгээ чи ийм алмас шиг зураг үзүүлчихэд янз бүрийн бичлэг хийдэг болооч гэдгийм байгаа юм. За тэгэхээр би ангийнхаа хүүхдэд ингээ нөгөө бичлэг линк хийлгээгээд ингээ энийг үзээд шүүмжлээд өгөөч гэсэн чи уулзъя гинэ. За тэгэхээр би ингээ нөгөө сахал махлаад засаад ингээ сайхан дүртэй болоод ингээ очиж уулзахгүй юу? Тэгсэн чинь пэйж ийм бичлэг хийдэг болсон юм энэ төр гинэ. Тэгэхээр чин миний бичлэг ингээд үздэг хүн их байд юм шиг байгаад байгаа тий. Би энд одоо олон жил хийж тэ 10 гаруй жил хийж юм тийм үү. За тэгээд чи ингээд бичлэгээ эхлүүлэхэд та бүхний амрыг ирээ гэдгээ болчих чи хизээ энэ зэрэг дарах шиг айран майран өдөртөх гэж байгаа юм шиг тийм мэдчилгээтэй болчихсон юм гинэ. Зүгээр л сайн уу гэдэг сайн уу гэж ингэж эхлэж байгаа ч гин тэр гинэ. Би ингээд үсэн ингээд задгаа тавьчихад ингээд сайн уу маань уу гэдэг харч нэг эргэтэлэг биш байхгүй. Тийм учраас та бүхний амрыг ирээ гэх юм гэдэг. За би нөгөө муухай тайлбартай авахгүй хүний шүүмжийг хүлээж авахгүй муухай тайлбартай юм. За тэгэхээр миний нөгөө нэг юм эр хүний 13 мэх эмэгтэй хүний 21 эрдэм гэж ингэж бэдимэдин гэсэн чинь танай төрөл төрөсдийн дотор л ингэж ярьдаг юм байгаад орчин үед ингэж ярьдаггүй байгаа шүү гинэ. Тэгээд бас эрдэмэ гэдэг чинь мэ дээрээ гэсэн үг монгол үг гэж ингэсэн чинь ийм мэдрэл юм ярьж болохгүй шүү дээ. Нийтэд ийм илүү балаа юм ярьж болохгүй шүү дээ. Бүгдөө л мэднэ шүү дээ. Энэ төр гинэ. Бүгдөө мэддэггүй байхгүй бүгдөө мэдэхгүй. Тэгэхээр эрдэм гэдэг нь болохоор санскрит хэлний радна гэсэн үг эрдэнэс хүндтэй дотн тий одоо юу гэдгийг эрдний чулуу гэсэн үгнээс гарсан бид нар арталт нь ямар нэгэн юм гэсний им залгаад эрдэм гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр ямар нэгэн байдлаар эрдэм бидний хувьд хүндтэй бас эрдэнэс шиг байх ёстой юм гэдэг байна. Гэхдээ ямар ч одоо юу гэдгийг эзэмшсэн боловсрал эрдэм мэдлэг нь одоо юу гэдгийг цаг хугацааны туршид одоо муудна тэр зүйлээ заримдаа хийж чадхаа байна шүү дээ. Тэгэхээр чин тэтгэврт гаргадаг нас гэж бас байдаг байхгүй юу. За яг хоо миний бодлоор тайлбартай хүн тийм үү. Миний бодлоор одоо юу гэдгийг их эрдэм мэдлэгтэй хүн байж болно. Гэхдээ тэр хүн эрдэмэ мэ дээрээ гэдэг шиг мэдрэмж байхгүй бол тэр эрдэм нь одоо яг ямар ч одоо учиргүй юм шиг л санагдадаг. Тэр нь юу гэхээр их гоц ухаантай хүн нийгмийн харилцаанд жоохон муу байдаг. Хүмүүсийн одоо юу гэдгийг эмоц гэсэн юм тий сэтгэлийн хөөрлийг хүлээж авахтаа муу байдаг, хэлэх гэснээ хэлчихдэг. Тэгээд дээрэс нь материалын юмд хэтэрхийх анхаардаг. Тоо, математик, физик гэх тэр их юм л их л анхаардаг. Тэрэнд нь ямар ч одоо юу гэдгийг хүний сэтгэл байхгүй юм шиг байдаг. Тэгэхээр тийм байх ямар хэрэгтэй юм бэ гэдэг юм тий. За тэгэхээр чин тийм одоо юу гэдгийг өөрсдөө их боловсралтай мэдлэгтэй гэсэн хүмүүс маань оркууд гэдэг. Бусдыг оркууд гэдэг. Тэгээд одоо юу гэдгийг хөдөөнийхэн соёлгүй гэсэн юм яриад бүр хөдөөнизм гэсэн нэр томьёо үүсгээд байгаа бол энэ болохоор ямар ч мэдрэмжгүй хүмүүс байхгүй юу? Тийм үү? Одоо хүн чанар муутай хүмүүс болох гэдэг шүү дээ. За тэгэхээр чин улс оронд одоо эрхэм зорилгууд гэж байж болно тийм үү? Хөгжих бол эрхэм зорилго. Тэгээд одоо юу гэдгийг хөтүү байна. Хөдөөний амьдрал хэцүү байна тийм үү? Тэгэхээр хот хөдөөгийн амьдралыг аль болохоор тэнцвүүлэгч гэдэг юм уу, жигдэхэн болгоч гэдэг юм уу, хотод тэр одоо юу гэдгийг соёл иргэншил амар туханд байгаа бол тэр соёл иргэншил амар тухыг хөдөө орон нутагт бас хүргэх нь манай улс үндэстний эрхэм зорилго байхгүй юу? Гэтэл чи энэний эсрэг юм яриад одоо юу гэдгийг муусан оркууд гэсэн юм яриа. За нөгөө нэг юу надад нэг юм олон жил хэрэгэлсэн подолк байгаа байхгүй энэ бүгжний эзний тийм үү?
бөгжний эзэн. Энэ бөгжний эзэн гэсэн зохиолоос болоод орк гэсэн нэр томьёо гарсан. Тэгээд ямар нэгэн байдлаар оркууд тэнэг гэж аахгүй юу? Оркууд тэнэг. За тэгээд энэ хиймэл зохион бол фантази ертөнцид оркууд green skin буюу ногоон одоо юу гэдгийг арьстай байдаг. Өөрөөр хэлбэл нөгөө хаалк шиг ногоон арьстай оркууд. За бидний хувьд болохоор хин ногоон арьстай байдığım бэ гэхээр одоо жишээ нь би энэ үүнийг гуйгаад ийм зураг зуруулсан бүтээсэн байгаа тийм. Энэ болохоор Индра бурхан буюу аянганы эзэн Сакка Деви буюу цахих одоо дева юм байна. Сакка гэж чинь цахих тийм үү. Нааша одоо юу гэдгийг перс рүү шилжихээр шаах болно. Монгол хэлэн дээр шаах гэдэг нь болохоор юу юм байгаа юм? Захирал юм байгаа юм. Захирал болохоор бурхтын хаашгил хүн захирлынхаа хэлж байгаа ярьж байгаа юмыг одоо юу гэдгийг маш чухлаар хүлээж аваад үг туугүй биелүүлэх ёстой. Захирал таныг одоо юу гэдгийг ажлаас нь халах эрхтэй байхгүй юу? Тийм. Тэгэхээр захирал гэсэн яалтар хүн байдгийн шүү гэж. За тэгэхээр захирах ёсон байх ёстой л байхгүй да. Одоо хэцүү шүү дээ. Өөр юу гэж ярих гэж байлаа да. За тэгэхээр чин энэ аян хэдэн секундын ажиллахгүй да. Эрдэм гэсэн үг нь санскрит хэлний раднал ахгүй. Тэгээд тэр эрдэнэс эрхэм мэрхэн. Тэгээ орос хэлтэй их холбоотой л да нөгөө тэр эрхэм хүн чинь болохоор радной болчиход байдаг хгүй. Ойр дотны хүн гэж байгаа. За би сүүлийн үед ямар юм бичлэг хийгээд байгаа юм гэхээр энэ түргүүд эсвэл нөгөө нэг юм хасгууд одоо юу гэдгийг зарим нэгэн үгийг өөрийнхөө гэж их боддог байгаа юм. Өөрийнхөө манай үг тийм учраас одоо юу гэдгийг монголчууд авцсан байх ч гэдэг юм тий. Тэр үг нь болохоор одоо юу гэдгийг хаар, шар, саарлж гэдэг юм уу тий. Эсвэл одоо юу гэдгийг алт ч гэдэг юм уу тий. Тиймэрхүү үгээд өөрийн үг гэж байгаа. За санскрит хэлэнд болохоор алтыг болохоор юу яадаг? Янз бүрээр нэрлэн маш олон янзаар. Гол үг нь болохоор свар юм байна. Свар гэдэг нь болохоор орос хэлний сверкац буюу гэрэлт гэсэн үг. Тэгэхээр алт ингээ гэрэлт чийдэг. Тийм учраас свар гэж нэрлсэн байна. Гэтэл орос хэлэн дээр свар гэдэг нь болохоор гагних байгаа. Сварит гэхээр одоо юу гэдэг нь чанах ч юм уу гагних байдаг. За монгол хэлэн дээр энийг юу гэж авч үзэх вэ гэхээр юу яадаг? Алт бол газрын гагнаас юм а гэсэн мухар сүсэг байдаг. Тийм учраас газраа ухаад алтыг аваад байхыг ерөнхийдөө эрхэмэлдэг үг гэхэд байна. Энэ нь болохоор Монгол орны заримдаа хөгжил дэвшлийг одоо юу гэдгийг удаашруулсан мухар сүсэг бишрэл юм шиг байдаг. За энэ сүсэг бишрэлийн нь одоо юу гэдгийг суур нь болохоор бидний subconsciousness буюу одоо сэрүүнээр сэтгэхээс доогуур одоо нойрмог байдаг тийм сэтгэхүй байгаад байгаа. За тэрийг юу гэж тайлбарлах вэ гэхээр жишээ нь энэ санскрит хэлний далаа гэсэн үг байгаа. Одоо юу гэдгийг жижиглэх гэсэн үг тийм үү? Манайхаар болохоор таллах гэж байна. Таллах. Өшөө далааны гэх юм бол далан болж байгаа. Далааны гэдэг нь болохоор шороогоор босгосон тийм эсвэл нөгөө нэг юм шороог ингээд бөөгнүүлсэн гэсэн утгатай байдаг. Манайхаар болохоор далан гэдэг юм одоо тийм босгосон шороо байх юм. За энэ далаа гэсэн үгнээс болохоор нөгөө нэг юм орос хэлний телега гэдгийн одоо нөгөө нэг хүрд гэсэн үг гарч ирдэг байх гэдэг. Хүрд. За гэтэл чинь хүрд гэсэн үгний одоо юу гэдэг хамгийн алдартай нь болохоор мандал байдаг. Мандала гэдэг нь цагираг юм уу хүрд гэсэн үг байдаг. Гэтэл чинь бид нэр энэ далаа гэсэн юмыг их онцлоод цэцгийн мандал гэхээр бид нэр одоо юу гэдгийг хотод байгаа гоёл чимэглэл маягаар босгосон шороон далан дээр ингээд цэцэг ургаж байгааг цэцгийн мандал гэж яриад байгаа. Тэгэхээр цэцгийн мандалтайгөр битгий яваач цэцэг битгий гიშгэж гэдэг юм тийм. Тэгэхээр цэцгийн мандал гэдэг нь бидний хувьд болохоор хүрд биш нэг тийм шороогоор хийцэн цэцэгтэй далан байгаа даа байхгүй юу? За тэгэхээр ингэж ерөнхийдөө ойлгодог. За тэгэхээр тэр алт бол газрын гагнаас юм а гэдгийг яаж ойлгоод байна гэхээр
санскрит хэлэн дээр алт болохоор энэ далаа байхаас гадна энэ далаа гэсэн үгийг далапа гэдэг одоо алт гэж яагаад л да. Тэгэхээр чин энэ далааг бид нэр араас нь уншиж байгаа юм. Ала та гэж алт байхгүй юу? Өшөө санскрит хэлэн дээр алтыг агни гэдэг. Агни гэдэг нь болохоор орос хэлэн дээр огонь буюу гал байдаг. Тэгэхээр гал алтан шаргал учраас тэр гал шиг л байхгүй да. За тэгэхээр чин бид нар юу гэж ойлгодог вэ гэхээр тэр агни гэсэн үгний уртталт нь г залгаад гагних гэж байгаа. Гагних. Тэгэхээр ямар нэгэн юм гагнихад гал хэрэгтэй байдаг. Тэгээд гагнас гэдэг нь болохоор тэр галдсан малдсан гэсэн маягтай байхгүй юу? За тэгээд нэгэн тэр агни нь болохоор бас алт учраас энэ ямар нэгэн юмыг алтаар холбодог ч юм уу тий. Тэгэхээр газар дэлхийг алтаар гагнсан гэсэн ойлголт энэ яг логик ухамсарын доор одоо юу гэдгийг ерөнхий ухамсар дотор байгаад байгаа байхгүй юу? Тийм учраас нэг л юм ухар сүсгтэй хүмүүс гүйлдэл газар шороогоо битгий ухаач энэ төр гэсэн юм яваад байгаа юм шиг байдаг. За ерөнхийдөө хэлэх гэсэн юм өнөөдөр хэлчих шиг боллоо. Анхаарал тавьсанд баярлалаа. Баяртай.